За ингээд ээлжид нэгэн ан амтан алан хятадтай гоё түүхээ ярихад бэлэн болж байна. Өнөөдөр хэдүүлээ юу яана? Баавга болон горил хоёрыг зодтолдуулж хинэн те ялж хинэн хинийгээ ханган бавх талаар одоо ерөнхий мэдлэг болгох үүднээс янз янзын тийм баримтуудыг одоо хооронд нь харьцуулж ярина гэсэн үг шүү. Тэгэхээр юу яадгийг шүү. Баавга жишээлбэл өөрийнхөө те өөртөө одоо нүүр тулсан амьтадтай бол үзэхэд баг бүгдийг авчна. Горил бас өөрийнх нь болон өөртөө таарах өөрийнх нь хэр хэмжээнд бол баг бүх амьтдыг бас барчна. Тэгэхээр энэ хоёр хүчирхэг амьтдыг одоо яг нүүрээр нь тааралдуулаад хооронд нь алалцуулбал хин хэнийгээ алж тавих вэ гэдгийг өнөөдөр одоо олон баримтуудыг түшиглэж тулгуурлаж тэгээд эндээс олж авсан мэдлэгээрээ хийдүүлээ өөрсдийнхөө амтны тухай мэдлэгийг нэмэрлэж зузаална гэсэн үг байгаа ш. Гэтэ юу яадгийм ингээ харахад ийм өөхөн бөмбөлөг удаан хөдөлгөөнтэй маанагдуу юм шиг нь харагддаг амтэн чинь ясэм дээр асар хурдыг одоо богино хугацаанд гаргаж чаддаг ийм айхтар хурдтай эрчтэй амьтад байгаа шүү. Тэгэхээр юу яана хэдүүлээ. Амьдрал бол аялал юм агаад ой мод хад чулуугаараас хамаагүй явуудаж болохгүй. Энэ баавга гэдэг амьтан чинь тэр ойн захад таныг хараа зогсчихлоо гэхэд та нүдэн анаад нэг эргээд харахад ч л аль хэдийн тань явж дуртай хүрээд. Энийг юу гэж хэлээд байгаа юм гэхээр 60 км/цагийн хурдыг огцом хурдыг авч чаддаг юм амьтан байгаа. Харахад баацганаад байгаа юм шиг боловч яг давхих юм бол сайн давхдаг. Гэтэл одоо нэг горил гэдэг сармөгчин шиг ингээд одоо наа цаана ингээд жоохон хөдлөөд бас нам байгаад хөдөлж ядаад байдаг харагддаг. Гэтэл 2-3 удаа үсрээд ирэхэд л одоо цагт 40 км/цагийн хурдыг үзүүлж чаддаг ийм хурд хүчтэй амар амьтад байгаа шүү. Тэгэхээр ерөнхийдөө иймэрхүү амьтдаас маш одоо хол зайтай өөрөөсөө аюулгүй байдлыг хангаж одоо ямарваа нэгэн одоо хөдөлгөөнийг үйлдэж явах хэрэгтэй гэсэн үг. За юу яадгийм баавга гэдэг амьтан бол 600 кг хүртэлх жин бол үзүүлдэг байхад горил гэдэг амьтан 250 кг одоо жинг үзүүлдэг. За тэгээ энэ хоёрын ухааны түвшнийг харьцуулж үзэх юм бол горил бол одоо хэд ухаантай амьтны тоонд ордог. Баавга бол дундаж ухаантай амьтны тоонд ордог. Гэхдээ баавга өөрийнхөө ухаан дутуу байгааг өөрийнхөө биеийн чадамж болон биеийн хилэмж одоо онцгой харгас чадвараараа бол нөхөж чаддаг. Тэгэхээр баавгатай тоглох гэж оролдох бол ямар ч хэрэг байхгүй. Амиа алднаа л гэсэн үг. Мөн баавганы одоо арьсыг горилийн арьстай бас харьцуулж үзэх нь заавал хэрэгтэй. Яагаад тэгэхээр баавга гэдэг амьтны арьс ойролцоогоор нэг 18 см зузаан байдаг гэж байна. Тэгээ өөхөн болон янз янзын. Гэтэл 18 см-ийн цаана гүнд одоо баавга гэдэг амьтны амин одоо судас болон шөрмөс одоо бас бүх одоо чухал эрхтнүүд нь явж идэг. Тэгэхээр горилд бол энэ чадвар бол үнэхээр байхгүй. Горил гэдэг амьтны одоо тэр арьсны чанар бол одоо ерөнхийдөө нэлийн нэмгэндээ ордог учраас баавгатай зодтолтоход бол бас нэлийн хэмжээний шарх авах хэрэгтэй магадлалтай. Гэхдээ яг хазалтын хүч гэж юм байгаа. Хазалтын хүчээрээ баавга бол одоо горилоос дөнгөж нэг 15% л илүү байгаа. Ерөнхийдөө нэрийн хазалтын хүч бол ойрхон байдаг. За баавга ч хөл дээрээ босоо зогсоход 3.3 м үзүүлдэг байхад горил гэдэг амьтан 2.5-аас 3 м хүртэл одоо өндрийг бол үзүүлж чадна. За жингийн бол ярьсан. За тэгээд өөр одоо тийм тулааны одоо үзүүлэх нөлөөг нь ярих юм бол жишээлбэл ийм 3 нөлөө үзүүлж байгаа. Баавга гэдэг амьтан бол хазна. Тэгээд өөрийнхөө одоо савраар алгадах буюу одоо тэн дээр байгаа хүчтэй хумсаараа ус уурж хүлдэг. Гурав дахь нь болохоор одоо бие маш хүчтэй одоо тийм барилдаанч хөдөлгөөнөөрөө тухайн амьтны одоо унгах, дээрэс нь дарах, бяцлах, одоо хуглах тийм 3 төрлийг л үзүүлдэг. Горил гэдэг амьтан бол хазна. Гэхдээ тэгж хүчтэй алгадаж чадахгүй харин биеийнхэн одоо ерөнхий хүч жингээрээ болоос арахж тулж барилдаж бас зодтолдог юм амьтан байна. Өөр онцлог баримт гэх юм бол одоо жишээлбэл баавга горил хоёр өөр өөрсдийнхөө одоо нутаг орондоо хүнсний одоо сүлжээний хамгийн дээд хэсэгт байдаг.
Энэ хоёрыг барьж иддэг одоо тэ дээрээс нь дардаг амьтан гэж байхгүй. Тийм учраас энэ хоёр одоо бүх хүнс тэжээлийн хамгийн орой дээр гараа суудсан. Тэгэл доороогоо бүх амьтдаа барьж идэж алж талж цус нуштай нь холдог ийм амьтад байгаа. Тэгэхээр энэ хоёр амьтан өөрсдөө ийм хайхрамшгүй тэ нам байсан сонор соргог биш юм шиг тийм мэдрэмжийг бол төрүүлнэ. Яг хөө энгийн баавга энгийн горил хоёрыг бол зодтолдуулахад ийм байна. Гэхдээ горил дотроо одоо мөнгөн нуруутай буюу одоо нуруугаараа мөнгөн сортой тийм горил байдаг. За энэ горил бол бас одоо энгийн горилыг бол бас хүчтэй. За өөрөөсөө 4 дахин одоо хүнд жинтэй зүйлийг хөдлөх гэдэг ч юм уу те. Арслангийн хазалтаас 2 дахин илүү одоо нягт хазалттай гэх мэт одоо үзүүлэлт байдаг. Мэдээж хурдан шалмах хөдөлгөөнөөр бол горил баавгаагаас бол илүү. Ямар ч байсан баавга хойд 2 хөдөлгөөрөө зогсоод одоо тулааны одоо ёслоо хийхэд горил энэ хооронд нь ашиглаж одоо түүнийг 2-3 удаа алгадах, наан цаанаас нь хадзах, сэгсчих, чирж унах гэсэн янз янзын тийм үзүүлэлтүүдийг бол гаргана. Гэхдээ баавга гэдэг амьтан хамаг хүчээ ихэндээ биш төгсгөлдөө гаргадаг одоо юу гэдэг нь зодтолдох тусмаа биеийг халж чангарч улам улаарч нөгөө амьтныхаа араас одоо зогсолтгүй хөөж алж уурж тастаж одоо дуустдаг тийм байгалийн зүүн совинтай амьтан байдаг. Эхэндээ баавга бол паниктна. Горил бол одоо тэрийг нь одоо ашиглаж айж ичж гэж одоо хитрхи нэгтэрч ойртож бас хамаагүй зайд нь орно. Мэдээж баавга бас зүгээр зөксөө зохиулаад байхгүй одоо угтаж хазах, зөрүүлээд алгадах, араас нь самардах одоо янз янзын одоо хөөх түрх гэх мэтийн одоо үйлдэлүүдийг үзүүлнэ. За тэгэнгүүт нөгөө горилогийн нэмгэн арьс чинь баавгаан энэ хурц хумс алгадалт энэ бүх зүйлд одоо хиз яз одоо сэмэрч цус алтна. Ер нь энэ баавга болон бар энтрийн одоо юм хурц шүдэнд одоо хатгуулсан амьтад яадаг вэ гэхээр за яг жижиг амьтад бол тастуулаад одоо сэг болоод үлдэнэ. Том амьтад болохоор нөгөө биеийнхэн жин маасаасаа шалтгаалаад ийм том одоо ийм жадалцсан юм шиг нүхнүүд үүсдэг. За энэ нүхнүүд дээрээс нь самардалт буюу одоо ингээ доош нь ингээ хүүтдсэн байгаа үед одоо амин судсын олоогоо тохиолдоод ингээ удаанаар ийм цус шүүрж идэг байгаа. Тэгэхээр ингээд удах тусам одоо тухайн амьтан асар хэмжээний одоо цусыг алдна. Нэг зэрэг олон газраас одоо цус шүүрж одоо садарч ийн гэсэн үг. Тэгэхээр баавга болон баранд одоо уруулсан хазуулсан одоо хүмүүс амьтад ч гэдэг юм ерөөсөө удаан хугацаанд маш их зовж өвдөлтийг мэдэрч цус алдаж одоо ингээ өгдөг байгаа. Энэ үед нь туслан дэмжлэг үзүүлж одоо шарх мархын боогоотч баг нэмэр байхгүй. Ягаад тэгэхээр бүх юмыг ингээд цоолохын цоолоод ингээд эргүүлээд ингээд тавьсан өөх мөх нь ингээд гарцсан учраас заавал ойдол хийж асар хэмжээний цаг одоо олон зуун ойдол хийж ич одоо цусын тогтоох тийм үйл ажиллагаа. Байгаль дээр бол одоо энийг оёо сууж идэг хүн амьтан гэж байхгүй учраас ерөнхийдөө тэгээд энэ хоёрын тулдаанд нэг нь амиа алдаж нэг нь хүнд гэмтэх л одоо ийм одоо зайлшгүй одоо шаардлага үүсэж байна. Тэгэхээр эдгээр одоо юунуудыг ингээ харьцуулаад харахаар баавга бол ихэндээ горилд бол нэлээд хэд монжуулна. Тэрний дараагаас эхлээд горилыг зогсоо зайгүй хөөж одоо ядрана гэсэн. Тэгэхээр 250 кг жинтэй горил одоо мэдээж өрсөлдөгчөө эхний хэдэн минутанд барч чадаагүй учраас сүүлийн минутад бол өөрөө одоо зүхтах маягтай. За тэрийг дагаад цуцах маягтай байх учраас баавга бол энэ үед нь явн чангараад бүр улам их хүчтэй болоод алгадалт одоо оновчтой байдлын тэр нэмэгдээд ирнэ. Тэгэхээр горил гэдэг амьтныг бол одоо баавга бол үндээ л одоо илгэлэн наадна гэдэг тийм гаргалгаа гарч байгаа. Тэр жингийн зэрэг хүмүүс яриад юм байлээ. Тэр чин тийм жинтэй, эн чин юм жинтэй. Ерөөсөө арслан бармаар одоо энэ жишээлбэл энэ баавга мавгач өөрөөсөө 3 дахин жинтэй одоо амьдтыг байрж авч идэж алддаг, уудаг, тэн дээр дасгал хийдэг учраас жингийн зөрөө бол гарахгүй. Хамгийн гол нь одоо тулааны хин нягт тууштай, тактиктай, ир зөрөгтэй хин тэр одоо нөгөө амьтнаа ялах магадлал нь ихсээд байгаа. Тэр бар болон арслангийн юм дээр бол би бас ерөнхийдөө 50-50% гэж хэлээд байгаа боловч удах тусмаа одоо бар
ялагдаж арслан ялах тийм магадлал нэмэгддэг байгаа шүү. Тэгэхээр хүмүүс өс доор нь бичсэн байлаа бар бол одоо халирамхан амтан гэж яг ганц нэг хүчтэй цохилт аваад ирэх юм бол бар бол ерөнхийдөө зүхтах тал руугаа орчдөг юм амтан байдаг. Арслан хийдэг цохиулаад ирэх тусмаа улам одоо уурлаж одоо урт тасдахын төлөө одоо бие бүрэнд ажилтдаг юм амьдрал байдаг. Тэгэхээр өнөөдрийн ярьж байгаа Баавга горил хоёр одоо амьдрал дээр байгаль дээр бол бие биентэйгээ тааралдаад ингээд зодтолдох бол магадлал одоогор бол байхгүй байна. Ийм учраас одоо хүмүүс амьтан сонирхдаг хүмүүс энэ хоёрыг хэрэг тулдвал хин хинээгээ хангах вэ гэдэг дээр бол нэлээд тийм асуулга бол явагдаад байдаг байгаа шүү. Зөвхөн монголчууд ингээд сонирхоод байгаа юм биш. Дэлхийн олон орны одоо сонирхогч нар энэ хоёр үзэл хин хинээгээ яах вэ гэд үзээтэй вэ гэд ингээд хараад хайгаад байждаг. Тэгэхээр яг хөө нэгэн цагт нэг баян хүн таарад одоо тэ ийм одоо Хойд Америкийн, Канадын ч юм уу гризли Баавгайг одоо энэ горилтэй нэг торонд хийж хооронд нь зодтолдуулж хин хинээгаа яах нь гэдгийг бас харах тийм боломж бол байгаа. Тэгтээ яг тэр болтол одоо та бид одоо ингээд таамаглах маягтай байж байна л гэсэн үг байгаа. За ингээд өнөөдрийн оруулсан юм жижигхэн 10 минутын ан амьтантай хөргөн жижигхэн түүх маань энэ хүрээд бол дуусж байна.